Тэр залуугаар сосыг гэртэн оруулаад өнөөдөр миний эцэг нас барсан. Манай тосгонд нэг зан шилвэ. Хүн нас барахаар бид тосгоноос хол очиж хонцгоодог. Тэгэхгүй бол бид харагдана. Гэхдээ ламтан та манай тосгоны гишүүн биш учраас таныг яах ч гэж бодож байна. Биднийг тосгоноос явхад та манад 50 хоног өнгөрөөж болно гэж хэлээд тосгоныхныг дагуулад залуугаар яваад өгчээ. Сосики ганцаараа тосгонд үлдв гинэ. Тэр шөнтөн Сосики тосгоны даргын хүүрний дэргэд номоншиж гарчээ. Гэтэл нэгэн хүн хан нэвтлэн орж ирэхэд ламтан айснаас нь болж хөшиж орхиж. Тэр хүн тосгоны даргын хүүрийг юу ч үлдээлгүй идчихэд Сосикийг тоолгүй яваад өгч гинэ. Маргааш өглөө тосгоныхныг ирэхэд Сосики харсан зүйлээ бүгдийг нь ярьж гарав. Тосгоны даргын хүүч энэ бүхнийг мэдэж байлаа. Сосики тосгоноос явхаар болж замдан гарчээ. Замдан тэрээр өчигдөр таарсан өвгөн төгөн ахин таарав гинэ. Сосики өвгөнд болсон бүх зүйлийг ярихад өвгөн өчигдөр шин муухай зүйл харуулсантай хүлцэлөөч. Шин тосгоны даргын гэрд гарсан магчин чинь би байсан юм. Би залуудаа чамшиг лам байлаа. Бас тэр тосгонд чамдардаг байлаа. Олон нас барагсдын төлөө оршуулгын ёслол хийсэн. Харин би тэдгээр хүмүүст сайн санааны үүднээс туслах бус мөнгөний төлөвлөлт тусалдаг байсан болохоор өөхөгдөн хүн эдис сүнс болоод үлдчихсэн юм. Энэ бол миний нүгэл гэд алга болчихжээ. Сонсож байна уу, guys? Тэр нүгэл үлдчихгүй юм шиг зөө. Япончууд домигэрэ ихтэй ард таман. Бүр тэр дундаа сүнс чөтгөр гэдэг зүйлийг их олон төрөл байдаг гэдгийг ч харуулдаг гэж би боддог. Магад Монгол улсад маань ч мөн бидний мэдэхгүй сүнс чөтгөр эрт үеийн аман яриаг байдаг байсан байж болох юм. Хэрв та тэр талаар мэддэг бол миний Facebook хаягаар холбогдоорой. Төвхийн X руулж Мусо Сосикигийн буддын цэцэрлэг номноос орчуулсан бэлгүүн талай дуу оруулсан Д оргил болд. За ийм байх нь шүү дээ. Бичлэг дуусталсанд баярлалаа. Хэрв та анзаарсан бол чойрон чөтгөр аудио зохиолын промо код бичлэгэн донд Та нарын тикет гэж мэдтгүү. Kleenex хараалтай реклама. Сонсож байна уу? Хараалтай Kleenex-ийн Япон реклам хийгдээд өдгөн 36 жил өнгөрөөд байна. Япончууд одоо ч уг рекламны талаар ам дамжин яригдсаар байгаа юм. Бараг манай монголчууд ч мэдчихвч магадгүй юм. Өмнө нь би SOD дээр телевизийн зөө Японд амьдардаг бол зөө. Kleenex реклам гэдэг энэ хараалтай реклам гэдэг энийг үзэж болохгүй нь байх шүү, guys. 10 хажиргалтай тасралт гэдэг бичлэг дээр Kleenex-ийн рекламны талаар оруулж байсан билээ. Японд 1986 онд Японы Kleenex-ийн сурталчилгаа цацагдсны дараа яг ийм зүйл болжээ. Рекламны гол дүрийн жүжигчин нэмэгтэй чөтгөрийн хүүхэд дөрүүлж амиа хордохыг оролдсон гэж ярьцгаадаг аж. Мөн уг рекламыг хийсэн зураг авалтынхны нууцлаг үхэл. Уг бичлэг 20 жил сураггүй байсан ба 2006 онд YouTube дээр эргэн гарч ирсэн байна. Үүнийг үзсэн хүмүүст таагүй зүйл тохиолддог. Эсвэл шөн дунд үзэхэд бичлэг өөр болж хувирдаг гэдэг байна. Реклам дөнгөж цацагдсны дараа Японы иргэд уг рекламыг сэтгэл тав. Энэ хийж үзгүй, guys. Тэгээс
За. Энэ юм. It's a fine day, people open windows, they leave their houses just for a short while. They walk by the grass and they look at the grass, they look at the sky. It's going to be a fine night tonight, it's going to be a fine day tomorrow. Kleenex tissue です。 It's a fine day, people open windows, they leave their